ковид гэснээс дараагийн товч мэдээ маань бас ковидтай холбоотой. За ингэсэн байна. Ковидын вакцинтай холбоотой худал мэдээлэл тараасан хэрэгээр сэтгүүлч Яна Петеркова 8 жилийн ял оноо гинэ. За ковидын вакцин Чехэд хийгдэж эхлэх үеэр буюу 2020 оны сүүл 2021 оны ихэнх үеэр сэтгүүлч Яна Петеркова нь Прагийн нэгэн ахмадын асрамжийн газрын ахмадууд вакцин хийлгэснээс болж бие нь ихэд сул дорой болцоосон, зарим нь бүр нас барсан гэсэн мэдээлэл цацсан байна. Үүнээс нь болоод улсын онцгой байдлын үед буруу ташаа мэдээлэл тарааж нийгэмд цочирдол үүсгэсэн гэсэн хэрэгээр шүүхэд дуудсан байна. Тэгээ анхан шатны шүүхэн шийдвэрээр ялагдал хүлээгээд давж залтаад ингэсээр байтал яг сая 9 сарын сүүлээр эцсийн хариу гараад яг хуулийнхаа даваа 8 жилийн хорих ял. Хөөрхий. Гол нь худал мэдээлэл цацсан гэдэг нь батлагдсан. Дээрээс нь энэ худал мэдээллийг онцгой байдлын үед цацсан гэдэг утгаараа тэрэнд тохирох хуулийн шийтгэл нь 8 жилийн хорих ял байдаг юм байна л да. Тэгээд сэтгүүлч нь яг нөгөө давж заалдахдаа энэ чинь нөгөө үг хэлэх эрхээ эдэлж гин гэсэн байгаа. Хүмүүс бол одоо нөгөө вакцины дургүйхэн вакциныг эсэргүүцсэн сэтгэгдлээ илэрхийлж болно шүү дээ. Тэр чинь бол хүний үндсэн эрх. Гэхдээ энэ хүн гол нь нөгөө вакциныг хийлгэсэн хүмүүс нас барсан гэдэг мэдээлэл цацаа. Тэгээ хэргийг шалгах явцад яг тухайн үед нь тэр асрамжийн газарт нь нөгөө вакцины хомсдлын үүднээс ямар ч вакцин очоогүй, хинч вакцин хийлгээгүй байсан нотлогдсон байна. За тэгээд энэ мэдээний доор хүмүүс маш их сэтгэгдэл бичсэн байсан. Сэтгэгдлийг нь харж байхад ерөнхийдөө нэг 3 төрлийн сэтгэгдэл байна гэж харагдчихсан. Нэгдүгээрт нь болохоор байнга тарих угаах мэдээ цацаж байдаг том мэдээллийн сувгуудаа шийдэгдэггүй байж ганц энэ хүний хэргийг яасан сүрхийг шийдэж байх юм бэ? Бас худлаа ярьсан засгийн газараа яаж шийтгэх гэж байна да гэсэн нэг иймэрхүү утгатай сэтгэлдүүдээс. Тэгээ Флегер болон Кубекийг харин яах гэж байна гэсэн утгатай сэтгэл айгүйх байгаадсэн. Би тэгээ энэ Флегер, Кубек гэдэг нь ямар хүмүүс юм бол гэж гайхаад хайж үзсэн. Тэгсэн чинь энэ хүмүүс нь болохоор нэг нь болохоор эволюцийн биологч, нөгөөх нь болохоор Чехийн анагаах ухааны танхимын ерөнхийлөгч, эмч мэрэгчлээ хүн юм байлээ. Тэгээ энэ хоёр хүн яг нөгөө ковидын үед илүү хурц хэлбэрийн илүү хатуу арга хэмжээ авах ёстой гэж ингээд нөгөө зурагт мөрөгтөр айгүй их ярьцгаасан байгаа байхгүй. Угаасаа Чехийн засгийн газар бас Монголда баг энд үүсгүүц тийм хатуу арга хэмжээ авч ирсэн шүү дээ ковидын үед те. Гэтэ яг хуу Монголда харьцуулах юм бол бас нөгөө нэг хүний үндсэн хуулиар олгогддог эрх үгээ хэлэх эрх мэрхийг нь бол хаагаагүйсэн л та хүмүүс яг ковидын үед чагсаал цуглаана хийгээл явж исэн. Тэгээ хот хооронд хүндэтгэх шалтгаантай бол тэрийгэ батлах бичиг баримтаа үзүүлээд зорчиж исэн. Гэтэл энээс илүү хатуу болгох хэрэгтэй гэж энэ хоёр хүмүүс ярьжсэн. Мэдээж хэсэг хугацааны дараа ковид намжаад ирэнгүүт тэр янз бүрийн арга хэмжээнүүд бол ихэнх нь хэрэггүй байсан байна гэдгийг хүн болгон ойлгоод ирж байгаа. Тэгээ энэ хоёр хүн бол тэр утгаараа шийтгэл авах хэрэгтэй гэж ард иргэд айгүйх илэрхийлсэн бэлээ. 3 дахь төрлийн сэтгэгдэл нь ерөнхийдөө энэ сэтгүүлч эмэгтэйг бол шийтгүүлсэн нь зөв юм болж гэсэн утга санаатай. Тэгээ тэрийг янз янзаар инээдтэй байдлаар илэрхийлцгээсэн байлээ л дээ сэтгэл мэдрэлийн эмч үзэх хэрэгтэй мэрэгтэй гэсэн. Тэгээд бохониц руу явуулвал таарна гэсэн. Бохоницэд очихдоо таарсан амтан энтер гэсэн. Тиймэрхүү утгатай юмнууд айгүйх байгаад гэсэн. Тэгээ би бас бохониц гэж юу юм гэд хаагаад үтсэн чи энэ манайхаар бол шархад нэмлэг юм бэл. Гэтэ бас нөгөө нэг надад хамгийн ихний сэтгэл нь танил санагдаад байна. Ерөөсөө нэг тийм бүх юм нь л танил. Тэгээ мэдээ шийтгэл авах ёстой юу гэвэл авах ёстой. Гэтэ бас энэс ч илүү шийтгэл авах ёстой хүмүүс байгаа юу гэвэл бас байгаад байгаа шүү дээ. Дабл стандарт гэдэг юм.